За сайн байцгаана уу? Бүгдэнд нэвтрэмжийн төргий. Premium Nexus компани захиргаа үнийн нөөцийн газрын сургууль хөгжүүлэлтийн албаны менежер Тэгш Жаргал гэдэг хүн байна. За манай компанийн хувьд 2018 онд үүсгэн байгуулагдаж. За бид бүхэн 2020 оноос анхын санаачлагыг хэрэгжүүлж эхэлсэн. За тухайн санаачлагыг хэрэгжүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрны тохируулгыг хийгээд за анх 2020 онд 3 хүнийг авч ажиллуулж тухайн ажлаа эхэлжсэн. За манай компани нийт ажилтны тоогоор харах юм бол 3600-д ажилтан байгаа. За тэндээс 110 гараад хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. За энийг ингээд харах юм бол 29 ажилтны тутамдаа нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллагаа гэж ойролцоо тоо гарч болно. За компанид ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг аваад үзэх юм бол яг дэлгүүрийн ажилтны албан тушаалд 55% нь, за ээлжийн ахлах албан тушаалд 37% нь, за тэгээ үлдсэн хувийг дэлгүүрийн менежер гэдэг албан тушаал эзэлж байгаа. За манай компанийн хувьд яг одоогоор хамгийн удаа ажилласан хөгжлийн бэрхшээлтэй иргэн 5 жилийн хугацаанд ажилласан байгаа. За хүүсчлэлээр аваад үзэх юм бол 75% нь эмэгтэй, 25% нь эрэгтэй байдаг. Ажилтнуудын хөгжлийн бэрхшээлийн төрлөөс жишээ болгож авч үзэх юм бол сонсголын бэрхшээл болон хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын ажлын байрны зохицуулгыг одоогийн байдлаар хийгээд ажилд авч ажиллаж байна. За цаашдаа ямар төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллах вэ гэдэг зүйлээ бид судлаад явж байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдлөө чиглэсэн үйл ажиллагаа гэдэг дээр одоо сургалт хөгжүүлэлтийн үйл ажиллагаа зайлшгүй орж ирнэ. За манай байгууллагын хувьд болохоор 3 сар тутамдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтээр нь хамруулах танхимын сургалтыг зохион байгуулдаг. За энэс гадна болохоор нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэд үзэж болохоор онлайн сургалтууд байдаг. Тухайн онлайн сургалтын доотлол сабтайтл буюу одоо бичвэр текст байдалтайгаар тухайн видеоны орчуулгыг тавьсан байдаг. За тэгээд 6 сар тутамдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төвүүдтэй хамтарсан танхимын болон бусад одоо онцгой байдлын ерөнхий газар ч гэх юм уу хамтарсан сургалтуудыг зохион байгуулдаг. Сайн байна уу? Намайг Өнөр Дөрж гэдэг. Би одоо энд ажиллаад 5 жил болж байна. Өмнө би барилга дээр ажилладаг байсан. Тусгай хэрэгцээтэй хүмүүсийг ажилд авдаг газар нь ер нь зөвхөн барилга л байсан юм л та. Тэгэл заримдаа цалингаа авна, заримдаа цалингаа авч чадахгүй хохирно. Тэгээд дээрээс нь маш олон бэрхшээлтэй тулгардаг байсан. CEO-д анх ажилтаа авна гэж байхаар нь очиод уулзсан. Анх ажиллахад бол надад ямар ч хэцүү зүйл байгаагүй. Намайг нийгэм минь хүлээж авч байгаа юм шиг санагдал. Би үнэхээр ад шаргалтай байсан. Би кассан дээр ажилладаг. Энгийн хүмүүс над дээр ирэл үйлчлэгээ авахад би зургийг гараараа дараад алийг нь авах вэ, энийг авах уу, тэрийг авах уу гэж ойлголцдог. Жишээлбэл хөнгөн зууш, кофе гэх мэт зүйлсийг гараараа заагаад хүмүүстэй ойлголцдог. Би анх CEO-д орохдоо яаж сонсголтой хүмүүстэй харилцснаа, яаж ойлголцсноо гэж бодсон. Гэхдээ би өөрийгөө сорж үтгэж шийдсэн. Би чадна, би хүмүүстэй харилцаж чадна гэж өөрийгөө зоригжуулсан. Тэгэхэд CEO-гийн менежер надад маш олон зүйлийг зааж өгсөн. Ингэж ажил, тэгэж ажил, мөн дээрээс нь кассан дээр надад яаж ажиллахыг зааж өгсөн. Одоо би ажиллаад 5 жил болсон байна. Би сонсголгүй хүн болохоор маш их ганцаардмал байдаг. Харин CEO-д ажилласнаас хойш би ганцаараа биш, бусадтай л адилхан юм байна гэж ойлгосон. Хамт олон минь намайг сонсголгүй хүн гэж ерөөсөө ч гадуурхаж байгаагүй. Харин чи чадна, чи энийг хийж сур гэж зөвлөсөн. Одоо би ажиллаад 1 жил, 2 жил, 3 жил гээд улам л туршлагатай болсон. Би шинэ ажилд орсон хүмүүстэй заадаг болсон. Шинээр орсон хүмүүстэй үйл хөдөлгөөнөөрөө заадаг. Энэ үед би өөрийгөө яг л менежер болсон юм шиг мэдрэмж авдаг. Сонсголгүй байна гэдэг ерөөсөө ч бэрхшээл бол биш. Харин бид харилцах арга барилаа олчих юм бол маш амархан. Бусад байгууллагуудад хандаж хэлэхэд тусгай хэрэгцээд хүмүүс хичээл зүтгэлтэй ажил хөдөлмөр хийх боломжтой. Тим хүмүүсийг ажилд аваарай, боломж олохорой л гэж хэлмээр байна да. Сайн байна уу? Намайг Мөнхтвия гэдэг. За би ажил хайж явж байгаад барилга мега стори хажууд
байдаг. CU 298 дугаар салбар дээр уцаан цэнгэлт гээд орсоо. Миний утасны цэнэг дуусаад тэгээд гадаа нөгөө юун дээр хаалхан дээр цагийн ажилдаа аавна гээд зар байсан. Тэгээ менежерээс нь асуугаад тэгээ ярилцлага өгөөд тэгээ та ингээд орж болно гэд. Тэгээд би ингээд тусгай хэрэгцээд хүн штэ. Тэгээ авч усах юм уу гэд. Тэгээ болсон гэд тэгээд орсон. Би ажил хийжсэн хүүхд таарах тэгээ нэг сайн газар үйлчлэгч хийжсэн. Тэгээд нөгөө ер нь олон нөгөө газруудаар очдог байхгүй. Тэгэхээр төрийн болоод төрийн бус газруудаар очдог. Тэгээд удаа удахгүй тэгээд би нөгөө төрөлхийн удаа удахгүй те. Тэгээ чи ингээ юмаа ингээ хийдэг гэхдээ манад ингээд хурдан удахынтай хүн хэрэгтэй байна. Гэт. Тэгээд чи арай удаан байна гэд. Тэгээ тэр байдлаасаа болоод шантрах юм. Гэтэ ингээд шантрахгүй кар ингээд ажил ингээд олдууд хүндийн хүнд гэхгүй тий хөнгөний хөнгөн гэхгүй ажлыг хийжсэн. Тэгээд миний хийжсэн ажлуудаас хамгийн сэтгэл төрсэн ажил нь одоо энэ ажиллаж байгаа ажил маань тусгай хэрэгцээд хүмүүс тий ингээд тохирсон ингээд өглөө 8-аас орой 4 хүртэл тэгээд тухайн менежер маань ямар шаардлага тавина те ямар одоо чиг үүрэг өгнө тэрнийхэн дагуу ажилдаг. Би дандаа нэг залуучуудаа хамтарч ажилдаг. Тэгээ яг цагтаа ирээд цагтаа хийх ёстой юмаа гээд явчих. Нэг хүнд биш. Зүг амар бие дамар. Би энэ CUB ажилд орсондоо маш их сэтгэл хангалуун байгаа. Тэгээ баярлаа гэж хэлээ да. Энэ дашрамдаас 298 дугаар салбарынхаа хамт олонд ажил улам их амжилт хүсье гэж хэлмээр байна. Намайг ихцэл гэдэг би CU 230-д ээлж ахлахад ажилласан. За намайг Ариуна гэдэг намайг болохоор анх манай найз ингээд CU-д ингээд дагуулж авчираад ингээд энд ажилд орооч гэд намайг ятгаад тэгж анх консультинг ажил авдаг мэдсэн. Тэгээд би анх CU-д ажилд орсон юм аа. Хаяа мэдээж ингээд харилцаад мэдээлэл дамжуулахад бол асуудал үүсдэг. Тэгээд тэр асуудлыг ингээд шийдвэрлэх олон гац гаргалгаа байгаа. Бид ингээд амны хайрцаг гэж ярьдаг шүү дээ. Амны хайрцагт айгүйх ойлголцдог, биеийн хилэмжээр айгүйх ойлголцдог. Тэгээд үнэхээр ингээд амны хайрцаг биеийн хилэмжээр ойлголцож чадахгүй бол ингээд бичдэг. Одоогоор бол нэг амар тэгэж ингээд хамт ажиллахад бол хэцүү асуудал үүсээгүй. Яг л ингээд бид ингээд хийх ёстой юмнууд нь ч гэсэн ижилхэн ингээд ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол харилцаж ойлголцоход бол тийм амар хүндрэлтэй байдаггүй. Би одоо ингээд Ариуна найзтайгаа ингээд хамт ажиллаад баггүй хугацаа өнгөрөөж ийн. Тэгээд найзаасаа ингээд хандлагаас нь ч тэгээд ажиллаа хийж байгаа ажлын бүтээмжээс нь ч тэгээд ингээд хараад ингээд өөртөө ингээд одоо ингээд юмд айгүй хүлээцтэй, анхааралтай ханддаг болсон. Ингээд найзынхаа үлгэр жишээнээс ингээд тэрийг ингээд ойлгож авч байгаа хгүй юу би. Одоо бол ингээд найзтайгаа хамт ажиллахад бол айгүй гоё ягаа цаашдаа ч гэсэн ингээд манай найз ингээд үлгэр жишээ байна ах би ч гэсэн ингээд найзаас айгүй олон юм суралцсан гэж бодож байгаа. Би анх CU-д ажилд орчод хүмүүстэй харилцаж сураагүй нэг амар ичимхий байсан. Тэгээд одоо бол ингээд амар нүүр хагараад тохио замгаар энэ тийм гэж амар нүүр хагарсан. Энэ бол ингээд амар хөвгөлтэй. Тэгээд миний хувьд ч гэсэн бас амар тийм том ахиц төшлөсөн. За манай Ариуна найз ингээд сонсдог. Тэгээ ингээд сухаа хажуугаар ажил хийх нь ингээд үнэхээр бахархмаар тэр хүнээс ингээд ич хүчийг авмаар ингээд санагддаг. Би ингээд шанцах үе бодох ингээд гарах юм угаасаа хүн дэмжиж шанцах үе гарна штэ. Гарах юм бол ингээд Ариунагаа бодоод ингээд шантаж болохгүй шүү. Тэгээд Ариунагаас айгүй уран зориг ич хүч авдаг.